Гөгөө минь та хоёрыг зориод асуултаар хүрээд ирлээ. Баярын минь төргий. Баярлалаа. За, та хоёроос шууд асуултаа асуугаад эхлэхэд болох уу? Тэг. За, тэгвэл микрофон өгчий те. Хоёул ээжлээд явчаарай. За. Сонин сайхан юу байна да? Баярын минь бас хүүхдүүдэд дэвшүүлээд яриагаа эхлэе. Баярлаа. Тий. Сонин сайхан гэвэл боксинг бэлтгэл Ширэнбэлийн Ширэнбэлийн клуб төрөө агч дээр шав орсон. Тэгээд ерхэд бол яг одоо бэлтгэлтэй байж байна. Чам цэвэр сайхан юм байна. Тэгээд ер нь бол өнөөдөр бол хүүхдийн баяр тэгээд сая хидэн нэвтрүүлгээр бол хорсон. Тэгээд та бүхэндээ бас хүүхдийн баярын мэндийг хүргье. Та хоёр ер нь спортоор хичээлээ шантарсан үедээ яаж өөрсдийгөө зоригжуулдаг вэ? Яг уу хийхдээ шантарсан үе гэж ер нь баг байхгүй л та. Тэгээд шантарч мандрах юм бол за би ерөөсөө энийг хийх хэрэгтэй, энэ бол миний хийх хэрэгтэй зүйл гээл тэгшлүүрээ даун тулж гардаг та. Чиний хувьд Хэрвээ ингээд сакс тоглож байгаа шантаж мантрах юм бол ер нь бол зааланд очиод дуу сонсдог. Ингээд гоё зоригжуулах дуу. Жишээ нь та нарын бүгд тэгээс эхэлдэг. Их ч юм уу тиймхүү гоё урмын үгтэй дуу сонсч ингээд хичээлдэг алдсан юмараа. За, өнөөдрийн бэлтгэл нь дуусж байгаа. Үүний дараа та хоёр юу хийхээр төлөвлөсөн байгаа вэ? ахаа өнөөдөр боксинг бэлтгэлээ дуусаад бид хоёр уянгатартай уулзгаар тохирсон байгаа. За студид руу явна. За. Тэгээд нэг хүн төлөвлөсөн байгаа тийм чи очиад. Тэгээд бүгдээрээ Та цуг явах уу? Цуг явах уу? Болох уу те? болно. Оо, за тэгвэл бүгдээрээ студи руу хамтдаа явцгаая. Тэгээ. За бид хоёр хувцас солиот. За. Тоош хичээлдээсээ амжаа. За, та хоёр тавих дараагийн асуулт маань та хоёрын тухайд харийн цахиа өгч бас авч исэн удаа байгаа юу? Яг уу өгчөл үзэн гэтээ авч үзэж байгаагүй санагдав. би бол нэг ганц удаа бол авч үзчихсэн. Хөгч бас нэг ганц удаа. Ганц шийдсэн доо. За, дэлгэрүүлж бол ярмааргүй байна уу? За яг дэлгэрүүлээд ярьчихлаа. Би ингээл яг тэр үед чи манах нэг жижиг сүрэн компьютертэй байсан байхгүй юу? Тэгэл нэг бор охин цэм байсан юм аа. Бөмбөлөө. Яг амарч байгаа яар. За. Тэгээд амар компьютер дээрээ суугаал ингээд романтик хайрын захианууд махинууд гэж Google дээр хайж байгаа нь тэгэл цаас гаргаж ирж байгаа хичээл. Уулж хичээл. Ээжгүй миний хоолдохгүй юм байж ээжээ. Бичээл за тэгс маргааш өглөө болоод инг дээр очиод өгсөн чи зэн нөгөө өгчээсэн над миний сэтгэлтэй охин энэ чи дууны үг биш үү гэл. Тэгэл тэгэхээр жоохон бантлсан дараа биш үгүй би надад ч өөрөө зохиож ирсэн юм аа гэсэн чи үгүй наа чи нэг л хаана л харчихсан өглөө аваад юм бол тэгсэн үү. Тий жоохон тэмхүүл байдал орж ирсэн. За, ямар ч хийсэн бол дуршлаг бол байна тийм ээ. За, тэгвэл дараагийн асуултаа тавья. Та хоёрын тухайд хамгийн сүүлд хэн рүү чадчихсан бэ? За, цаашаа шууд харуулаад манай үзэгчдэд хэлүүлээрэй. Бодох юм юу байлаа. За чи миний утас чи их нууцлага. Опа. Оо, цонторсон шүү дээ. Гэтэ миний санаж байгаагаар бол хамгийн сүүлд имэйл үгээ хайртай шүү юм аа. Гоч мунаа гэж хэлсэн. Яг үнэн үү? Тий үнэн. Уцаа очиж байгаа дасгалыг харуулъя. Игшгэлэн дод. Хамгийн ихэнд бишкараа өглөө чатцсан байд босоод нэг өглөө би өчтөр боксд явчаад бишкад шорт үлдчихээд өглөө шорт чи авлуу гэж бичих чагаад нэрээ авсан гэж санаад бичгээ хэлсэн байна. Өглөө 10:56-ад байна уу андаа өглөөний мэндэ гэж хэлсэн байна. Хамгийн ихэнд. Телефоноо жоохон доор хурцлаа заа яа. За юм байж. Тэгвэл өөрсдийгөө амтантай зөвлөвөл та хоёр юу ямар амтан байх байсан болоо? Би өөрийгөө амтантай зөвлөх нэ яг тэ би нөгөө муур тийжэдэг байхгүй юу. Тэгээд бид бол мууранд орохыг амар их хүсдэг. Манай муур яг юу гэдэг бол яг ингээл мяу гэж тэрийг ойлгохгүй учраас ер нь бол муурны бие болохыг муур гэж хэлнэ. За, игшгэлэн дод. Тийм дараагийн үедээ дараахан галзуу үедээ галзуу ямар амтан байдаг вэ? Зебра. Анаш ч юм уу анаш айгу дараа дүлгөөхөн амтан бас өндөр. Ууг нь их дараахан хүн биш л дээ манай найз. Дараахан. Их шиг л доо дараахан гэж байсан гэж байна. Өөрийгөө анаштай хэлж өгсөн дээ. Анаш чам тийм дараахан санагддаг.
мэдгүй ингээл байгаа байдал нь айгуу Би чамд үзүүлнэ за. За тэгвэл анааш муур хоёртой явж байгаа бах нэ. За та хоёрт ямар нэг хоч байдаг уу? Оо байгаа шүү дээ. Тэгэл манай аав яах юм аав бишүк мишүк гэж. Тэгэл ээжийн талхан болохоор бишка гэж. Ээж болохоор бишрэлмаа шибрэлмаа гэж. Ихшилэн додод их гоё оч байгаа. Тэгээд ээги Отко гэх юм айгу урт нэртэй болохоор нэрний ингээд тавшлуудаар дууддаг. Очоо хэлээ чи. Хоч гэж мэдгүй. Ер нь тэгээд би бишка тэр нагийг хоч өгдөг яг хийсэн ингээд алдсан үйлээр нь сая чинь өчигдөр билүү уржигдаараа өдрийн хараа үүлний бороо ирж ийн гэдэг. Үүлний бороо гэдэг хоч өгсөн байгаа. Уудал борооны үйл гэхдээ үүлний бороо. Тэгээ өмнө болохоор ккфу гэдэг нэртэй хоч өгчээсэн. Тэгээ яагаад гэдгийг тайлбарласан марг байна айгуулсан муухай. Яг гоо би нөгөө нэг ядаргаанд орсон байсан байхгүй зураг авалтнуул тэгээд аюу юм юмд яваад тэгээд мэдрэлийн ядаргаанд орсон ингээд хишгэлэнд ингээд чихэнд нэг чад андаа гэж чад яа ингээ юм хэлэх гэдгсэн чи бүр тэрийг хэлэхгүй л болдгоо андаа гэж кпүү гэсэн хишгэлэнд энийгээд шоолоод тэгээд хэсэгхэн зур тийм очтой бас нилээва гэдэг нэг очиж байгаа. Яагаад тэр очиж өгсөн бэ гэвэл бишка лив гэж хэлж чаад лева гэж хэлээ. Тэгээд бичсэн байхгүй юу? Тэгээд лив гэж тэр үедээ яг сайн бичиж мэддэггүй байсан байхгүй юу? Тэгээд лева гэж хэлсэн байхгүй юу? Санжис нараа л бичсэн. Лиава. За тэгэхээр бүр нэг ч биш нилээ өдөө очтой хүмүүс байх нэ тий. Ихшээсэнд нэг очиж хэлэхгүй байх юм аа би хэлчихв. Нэг ч надад юм доо хэлтэй. Манай гэр бүлийнхаа ингээд хүүхэд болгондоо ингээд нэг хоч өгчдөг. Тэгээд намайг бол омбо гэдэг, манай дүүг ямбо, тэгээд тэрний дүүг имбэ, умба, амба гэх мэтлэн ингээд бүгд хочтой явдаг. Энийг л хэлүүлэх гэжсэн. Нүунийг л хүсэж байлаа. За. Тэгвэл яг одоо ямар нэг дуу аялвал та хоёр ямар дуу санаанд нь орж ийн вэ? Нэг нэгээрээ аялъя тийм ээ. Яг одоо гэвэл чин за бодох хугацаа явсан. Энэ бол толгой дотор иргэлдээд хөөднөхийн чамайг хараад өөрсөн сэтгэлийн тогтохгүй нэ ингийн даруу инээд чинь гэрэлтэй өөрхийн намайг бишрүүлж өглөө үе хөвгөөрий чинь ханаа ханамлах сэтгэлтэй чамайг хасаа надлаа нэг Bella Porsche нэг TikTok-оор одуулсан их чинь дуу санаанд ороод нэг өчигдөр аяг сонссон юм а яг моцортын аюу гэж. Тэгвэл дараагийн асуулт маань утасныхаа дэлгэцэн дээр байгаа зургийг яг одоо манай үзэгчдэд үзүүлвэл. Миний ус онцорсон байл та яг гоо миний усны дэлгэцэн дээр байдаг зураг гэвэл дон дуруу гаргацсан имэд байхгүй don't touch my phone гэдэг. Оо тийм үү. Тийм би өөрийнхөө утас ер нь хүнд амир их дургу. Наач iPhone-ыг тэнэглэж байна аваа. За. Тэгвэл бүгдээрээ их шиглэн додгийн утасны дэлгэцний зургийг хамтдаа харцгаа юу тавьсан байна вэ? За миний усаар гадна талдаа юм хар зураг байгаа. Энийг яг яажсан бэ гэвэл ингээд нэг Facebook-ээс нэг юм уншижсэн. Тэгээд ингээд хар зураг тавих юм бол цэнийг нь айгу ингээд багаар явдаг. Тэгээд ер нь бол утсаа айгу ашигладаг. Одоо ер нь бол хэрэгтэй. Одоо хүмүүнтэй ярих нь тэгээд бас ингээд дуу муу сонсон судлан гэх мэтлээ утсаа их ашигладаг. Тэгээд ер нь тийм их ашигладаг үлдээ. Гэтэл хаяа ашигладаг. Тэгээд цэнгээ баг дуусахын тулд юм хар зураг тавьсан байдаг. За тэгвэл доторх. За скрин харцгаая. За дотор талд нь болохоор ийм нэг хичээн зураг байгаа. За би энэ харуулж идөө. Айгуу хөөрхөн санагдаад тавьсан. За хин гэдэг хүн бэ энэ? Би болохоор хүмүүс амир хичээнийтэй хамтарч юм билээ те Blackpink. Тэр нь мэдгүй нэг ч болохоор Girls from Nowhere гэх кинонд тоглосон. Тэгээ харчаад ямар хөөрхөн хичээ гэдэг. Тэгээ зургийн татаа тавьсан байгаа. За гаднах зураг нь харж гисэн. Доторгонд их үзэсгэлэнтэй үсгийн зураг гарч ирлээ. Өмнө болохоос дотор талынцаа хар юм зурагтай байсан. Тэгээ сайхан олж мэдээ. За гэж тавьсан байна. Эдгээр бол их шиглэлтийн краш наа яв. Тийм ээ.
Утсан дээр нь баахан юм зурнууд. Баахан ч шүү дээ зүгээр. Энэ араа нүүл фото альбом нэгээд зүгээр юм. За нэгэнт краш ирснийх өөрөө хийж асуунаа бишка яг та хариулаарай. Яна, миний краш уу? Надад энэ краш байхгүй шүү дээ. За хэлсэн шүү дээ. чи хэлж шүү дээ надад байхгүй шүү дээ. Хуучин бол Ariana Grande краш. Яолоо дээр яг хэлжсэн тий. Ariana Grande. Хэлсэн юм уу? Крашаас хэлсэн юм уу? Ariana Grande гэрэлцэн. Оо, хизээ гэрсэн бэ. Хизээ гэрсэн нь сайн санахгүй юм Ямар ч даа. хэлсэн. Бүгд зүсээс. Чи чинь ээж гэдэг. Тий. Одоо нэг K-pop-ийн ийдцгийн хамтлагд байхгүй. Тэрний юм нэг давхраагүй мөртлөө амар гоё нүдтэй хамтлагч нь Ежин гэдэг нэг хийж байгаа. Тэр их амар тэр бол миний краш. За баярлалаа. Бидний яг одоо машин дүрмжлэх асуултууд маань инхүү өндөрлөлөө. Одоо бүгдээрээ дараагийн төлөвлөгөө нь юу байгаа вэ? Одоо бид хоёр Анза студид руу орж уянга дээрт дуулсан. Тэгээд уянга дээрт нэг гоё surprise бэлдсэн ба. Том зураг толгой данхан. За тэгээд Анза студид дээр уулзцаая. За бид хоёр ингээд Анза студид дээр ирсэн маань. Тэгээд одоо уянга дээрт дээр ирсэн. Одоо яг одоо орох чинь. Ингээд хүрээд ирж байгаа юм чи. Наашир ийшээ бодон дээр сууч. Нэг гинтийн бэлэг бэлдсэн гээд бид нар дагаад хүрээд ирлээ. Одоо юу байгаа юм бол та? Тэгээд нэг гоё юм байгаа. За явсаа задлж эхэлсэн. Аруул юм уу? Болчихоо. За. Тоо чи надаар тоглож исэн мүү? Одоо юу гарах вэ? Чууччих. Энд тэгээ боглох та. Тэгээд өнөөдөр бол хүүхдийн баяр хүүхэд бүхэн юм гоё уудтай бидэг ахыг хүсдэг. Тэгээд чаамаа хүүхдийн баярын юм тэгээд хэлээ өгч байна. Баярлалаа. Энэ бол тоглоом байсан юм аа. Тийм байсан байна. За энэ бол хоёрын бэлдсэн тэгээд surprise байлаа. Би уянга дээрээс хитэ асуулт асуумаар байна. Чиний тухайд өмнө нь хайрын захиа авч исэн бас өгч исэн удаа байгаа юу? Байхгүй шүү. Дамжуулчихсан. Их дод шигдэх. Өөрөө яг авч байгаагүй өгч байгаагүй гэхдээ хүний захиаг дамжуулсан гэсэн үг үү? Тийм. Тэрнээс олон захиа чамд дамжуулчихсан. Тийм. Надад ч гэсэн тийм дамжуулсан захиа ярьж байсан. Ой тэр чамд хайртай гэсэн гээл тэгээд цаасан дээр бичээл. Утасныхаа дэлгэцэн дээрх зургийг манай үзэгчдэд яг одоо харуулаад. Нэрд би Би уцаа авчираагүй шүү. Авчираг байна уу? За тэгвэл ямар зураг байдаг вэ? Шууд хэлээрэй. Нью-Йорк хотын зураг байдаг. За товчгоо тодорхой хариулт байлаа. За би одоо бишрэл зургийг харуулаарай чи. Түрүүн цэнэггүй гэж шалтгаан хэлсэн тийм ээ. За тэгээд яг атал. За Цэцний дэлгэцэн дээр ийм эмигийн зураг байдаг аа. Гой зураг бас. За тэгээд дотор нь болохоор юм зураг. За харууллаа. За ойлголоо. Манай үзэгчид тэгвэл одоо өргөө боллоо шүү дээ чи. За дараагийн асуулт маань уянга дээр яг одоо ямар нэг дуу аял гэвэл чиний аманд ямар дуу орж ийн? Cardi B I like it. За ямар айтай хэвлээ? Явсан. No, I like dollars, I like dimes, I like stunning, I like shine, I like $1,000,000 this, where's my pen? Dude, I'm sorry. I like those Balenciagas, the ones that look like socks. I like going to the jeweler, I provoke selling my watch. Вау. Та хоёрын тухайд хүүхдийн баяраар авчижсэн хамгийн гоё бэлэг нь юу байсан болоо? Миний үед гэх юм бол хүүхдийн баяраар авч ирсэн хамгийн гоё бэлэг гээл их шиглэн дод нэг юу лээ кап билүү ямар нэртэй шойлээ.
Тэгээ Ган гээд нэг шаавцсан байсан. Тэгэхээр найзтайгаа адилхан шаа игээд маш үнэтэй шаа байсан. Тэгээд ааваас гуйж жагаад хүүхдийн баярыг билээ гээд авахулжсэн. Уттай билег. Уттай бэлгэл ер нь бест шүү дээ. За шилэн даа. Би болохоор яг хизээний хүүхдийн баяраа санахгүй гэтээ ааваасаа гитар авч исэн. Тэгээд амар их тухайн үед бол амар баярлжсэн. Гэтээ тэр гитарыг одооцсан дарж байгаа, тоглож байгаа. Тэгээд гитар сурж байгаа. Чөлөө цагаа хэрхэн өнгөрөөж байгаа вэ? Сая карантины үеэр бол лагер дээр байсан. Тэгээд чөлөө цагаараа сакс цоглож, гитар сурж, тэгээд сайхан төрс өдрөөрөө компьютер авах болсон. Тэгээд тэрэн дээрээ юм монтажлж, Photoshop идэр сурж өнгөрүүлсэн чөлөө цагаа. За. Би болохоор ер нь бол галзуу гадаад хэлэндээ анхаарч байгаа. Англи хэл ер нь бол сурч байгаа. За. Яг миний хувьд гэх юм бол карантиныг ном уншиж өнгөрөөсөн. Тэгээд лафтаа хамт хаяада нэг дасгал хийсэн. Тэгээд төрсөн өдрийн бэлэг гээд удахгүй хийл ахуулна. Яг хөгжим бүжиг 6 жил сурсан учраас хийлээ мартахгүйгээ хийл ахуулах байгаа. Тэгээд ерөөдөө ойрд амар их тогломоор санагдаад байгаа. Тийм учраас хийл ахуулна. Өөр чинь гэвэл яг Wimpy-гийн 16 бүтээ нэг бүтээн уншиж дуусгасан. Тэгээд одоо 2 дахь бүтээн орно. За. Би саяхан ногоонуудын номыг уншсан байна. Ер нь бол гоё ном байсан. Ад явталтай. За. Уншаарай. Цэцгэн мэцгээгээ гараад бацааж Синдмап. За уншчихсан. За. Манай Бишка нэг юм л гартаа бариад байна да. Энэ юу вэ? Энэ болохоор саяхан хүүхэд залуучуудыг нийслэлийн хүүхэд залуучууд гэр бүлийн холбооноос тий. Тий нийслэлийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас ингээд нийслэлийн шилдэг хүүхдэд шагнасан. Вау, баяр үргээ. За ийм юм байсан байх нь шүү дээ тий. Тэгээд шагнал авсан гинэ. Медаль нэнд саяхан. Хэдхэн оны өмнө авсан бэ? Тий нэг 2 юм уу 3 ч юм уу нэг хэд оны өмнө. За маш амжилттай байгаа юм байна тийм ээ. За шагнал авсан сэтгэл ямар байсан бэ? Тэгэл яах вэ? Гоё л байсан л та. Тэгээ уян дээр манай уян дээр манаас авсан. Би авсан нөгөө нэг ави гэж бодоогүй авсан. Гинт байж байгаа л авсан шүү. За тэгвэл 3 нийслэлийн шилдэг хүүхэдтэй ярилцж байгаа юм шүү дээ бид. За тэгээд ер нь ингээл ийм нэр хүндтэй юм шагнал авсан чинь цааш та одоо юу хиймээр санагдчихээн тийм ээ. Одоо хүүхдүүдэд илүү гоё зүйл үзүүлмээр санагдчихээн үү? Ер нь ирээдүйн уран бүтээлийн талаас та манай үзэгчдтэй хуваалцвал. Ерөнхийдөө бол одоо бит хоёр дахь цомгоо хэвлэлэндээ болсон байгаа. За. Цомгийн маань нэр ивэл number 1 гэдэг нэртэй цомог гэдэг ингээд юм бүхэнд дүлгэр жишээ юм бүхэнд номер 1 байна гэсэн ерөнхийдөө бол зорилготой. Тэгээд уянга дээр өөр шинэ янз бүрийн клип мэлэг тиймэрхүү юм байгаа юу? Одоо би удахгүй шинэ уран бүтээл гаргах гэж байгаа. За. Хүлээж аваарай. Тавч өгөө тодорхой юу? Тий, бит хоёрын бас нэг шинэ клиптэй дугаар нь тэгээд тунгахгүй хүлээ авч үзээрэй. За одоо гişгэлтэй дийлж. За тэгээ манаас том тоглоомын яалуулт сурлын 4-р анги нь энэ намар нээлттэй хийн том тоглоом киного энэ намар нээлттэй их болно. Тэгээд энэ киноны онцлог гэвэл аюу их график орсон, адал явдалтай өвлгөрийн сэдвтэй кино болсон байгаа. Тэгээд та бүхэн хүлээ авч үзээрэй. Удахгүй. Ямар газруудаар явлаа? Нэг юу юу натурт явж авсан. Тэгээд хөвсөл өмнөгөө гээд Монгол улсын 2 зах дээр бол очиж авсан. Тэгээд аюу гоё юусан, ойр натурт яваагүй гоё юусан. Вау. Тэгээд киноны маань 20-30% нь графиктай. Тэгээд ерөнхийдөө бол үлгэрийн кино Монгол баг байхааргүй хэмжээний графиктай кино. За тэгвэл шинэ уран бүтээлээр өстө бөмбөгдөхөн дээ. Тийм ээ. За энэ жилийн хүүхдийн баярыг бол маш сайхан амжилттайгаар эхлүүлж байгаа юм байна. Тэгэхээр яг одоо бидний нэвтрүүлгийг үзэж байгаа хүүхдүүдтэй зориулаад хүүхдийн баярыг дэвшүүлээд за мөн хүүхдүүдтэй юу гэж зөвлөмөр байна тийм ээ.
Тийм зүйлээ хуваалцаж болно шүү. Яг гоо цэгэр дэлгэцэн үзэн суугаа хүүхдүүдтэй бүгдээрэнд нэг хүрсэн баярын мэндийг хүргэе. А тэгээд энэ жил хүүхэд бүр гэр гэрээсээ баярлаж байгаа учраас тэгээд сайхан хоол ундаар дутхгүй, бидэг сунраар дутхгүй, сайхан тэмдэглээрээ тэгээд бэлгэндээ за байл. За ингээд энийг үзэж байгаа ээжүүд болон хүүхдүүдээ их хүрсэн баярын мэндийг хүргэе. Мөн одоо бүгдээрээ гэр гэртэй байгаа юм чинь хаашаа ч явж болохгүй байгаа юм чинь одоо сошиал орчин ер нь бол амар хөгжсөн учраас уцаа үзэж байгаадаа биш уцнаасаа хэрэгтэй юм үзэж байгаадаа чухал болсон тийм үед амьдарч байгаа учраас хэрэгтэй мэдээлэл олж аваад байж байгаарэ. Бас нүдний хараг бити муудгаарэ. Окей. Өстой хэрэгтэй зүйл байлаа. За яг нэвтрүүлгийг үзэн байгаа бүх хүүхдүүд эхчүүдтэй олон улсын хүүхдийн эрх хамгаалах өдрийн баярын мэндийг хүргэе. Энэ жил бүгд гэр ирээсээ тэмдэглэж байгаа болохоор бүгд гэртээ байж гэр бүлийнхэнтэйгээ гой мартагдахгүй давсанчиг бүтээгээрэй гэж хүсэж байна. Тэгээ та бүхэн сайхан баярлаарай. Баяртай гэдэг. Баяртай. Хүүхдийн баярын Маш их баярлалаа та гуравтаа.